Самбайцгано бүгд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Манай дээр дууссан байсан болон шинээр ирж байгаа бараануудыг та хэдэд авчран танилцуулаад явъя. За, OnePlus-ийн Pad Pro 12.1 инчтэй. Xiaomi 7 Pro байна. EOS Catlon White Switchтэй. One-handed keyboard. Catlon 22 гээд wireless загвар нь бас ирсэн байгаа. За, мэдээж iPad маань 20 болон 21 оны загварууд их ирж. Энэ болохоор Newer брэндийн desktop mount буюу тогтоогч суурь тавьчдаг тогтоогч суурь энэ тусгай захиалгаар ирж байгаа. За, Anker-ийн Zolo series power bank-ууд, magnetic power bank-ууд маань дахин иржээ. HyperX-ийн Warp wireless Cloud 3-ын шинжилсэн савлгаатай wireless загвар улаан болон хар саарл гэсэн гөрөө ирсэн байна. За, тэгмдэж алдарт Belkin маань хайрцаг жоохон хэвдрэлтэй иржээ. За, энэгээр болохоор AirPod 2 улаан болон хар өнгөний гэсэн сонголттой ирсэн байна. 8K дамжуулдаг хаб тестлэгээр авчирсан. Энийг тестлж байгаа дараагаар нь зарах хэсгийг шийднэ. За, энэ болохоор 4K 10 оролттой хаб байна. VXC Medar 8K донголтой маус маань иржээ. За, энэгээр шинэлэг гой бараанууд ирсэн. Энэ юу гэхээр KZ Z10 Pro тасархай дууралтай чивчүүд тестлэгээр ирсэн. За, энэ Linglong гэдэг бас загвар байна. Энэгээр ZSN EDX Pro. За, энэ AZ09 нь болохоор энгийн ийм уцтай чихвчээ Bluetooth болгодог. Хөрвүүлэгч, хүлээн авахч гэх юм уу. За, энд EDX Pro гэх загвар авч байна. За, салаалагч Piva 7 нэгтэй хаб байна. Лангийн оролттой бүх төрлийн таблет, утас, iPad гэхэд бүгдэн дээр нь ашиглах боломжтой. За, дууссан байсан Ulanzi-гийн A100 загварын lavalier микрофон байна. Энэ бол бажет талтай том боломж. Өөр брэндийнхүүд бол бас ингэ байгаа. За, бас нэгэн шинээр тестлэхээр ирсэн. One More Triple Driver гэсэн загвар бас л дээгүүр жигсдэг алдартай загвар. Удахгүй энэ unbox бичлэгийг оруулнаа. Тэгээд тест хийж аваад сэтгэлгээ авчна. За, DualShock-ийн R1X3 маусууд ирсэн байна. За, нэг иймэрхүү бараанууд иржээ. За, тэгээд дараа нь ийм гоё амтныг unbox хийж үзүүлнэ. Баярлалаа.